өнө өчигдөр юу яасан бэ? Ажлынхан газрын залуутай хамт хоолнд ороод нэг халбаг сүүж уусан баггүй. Тэгээ гэртээр унтчихсэн чинь нэр удаан унтаагүй маа нэг цаг гараа унтаад сүнсэн даруулаад сая бараг 2-3 цаг хөрөөж өвтүү яа. Өөрийн 5 цаг болж би бараг 1 цагаас хойш бараг хөрөөж өвтлээ. Тэгээд гэхдээ энэ бол юу хэцүү зүйл биш. Би өглөө айгу эрт зэрэг дуртай. Ер нь бол гэхдээ ойрд ингээд айгу тийм нэг санаа шалтгаангүй байгаад байсан болохоор өглөөс ирж чадахгүй байгаад байсан. Ерөөдөө өглөөд айгу эрт сэржээл өгнө айгу гоё байдаг. Тэгээ энэ бол муу зүйл биш ээ. Сайн зүйл юм аа. Тэгээ энэ ингээд гоё боломж олцсон байгаа дээр би өнөөдөр яг өчигдөрхөө яг миний өмнөх оруулсан влог дээр ингээд Японд сурсан коллежийн талаар яриад өгөөч гэсэн мэсэн. Тэгээд би өнөөдөр ерөөдөө бүр тэрний өмнөх влогууд дээр ерөөдөө юу яжсэн. Японд сурж байгаа хугацаанд төлжсэн төлбөрөө ярьжсэн байна. Тэгээд коллежийн талаар ерөөдөө баг ярьж байгаагүй байна. Тэгээд өнөөдрийн влог дээр болохоор би Японы коллеж Симонгаку гэж яригддаг те. Энэ зүйлийн талаар ярих гэж бодож байна. Би Японд ирээд ерөөдөө 4-р жил рүү орж байна. Тэгээд эхний жил хагасан Японы хэлний сургууль өргөжлүүлээд Японы IT Симонгакуд орсон байдаг. За тэгээд юм болгонд ерөөдөө нэг сонгосон учир шалтгаан гэж бас байх хэрэгтэй шүү дээ. Ямар нэгэн шалтгаангүй, ямар нэгэн зорилгогүй бол тэгээд хайр сайхан цаг хугацаа, хайр сайхан хөдөлмөрчин тэгээд талаар өнгөрнө гэж бодож байна. Тэгээд мөнгөтэй байхад ажилтай байх хэрэгтэй. Ажилтай байхын тулд мэдээж ямар нэгэн сургуульд явсан байх шаардлагатай байдаг. Тэгээд ерөөдөө бол ойлгож байгаа бах те. Яг иймэрхүү үндсэн шалтгаан дээр Японд яг ирсэн зорилго маань ч гэсэн ерөөдөө цаашдаа өргөжлүүлээд ажиллах, эсвэл цаашдаа өргөжлүүлээд ингээд мэрэгчлээ дэвшлээд сурах ч юм уу те. Тийм зорилготой байсан. Тэгээд ерөөдөө цаашдаа би яаж Японд хөлөө олох вэ гэдэг тийм зүйлийг бодож эхэлсэн. За тэгээд тэр бодлын үндсэн дээр ерөөдөө IT гэдэг зүйл ч өөрөө Япон гэлтгүү, Монгол гэлтгүү цаашдаа ерөөдөө ингээд хүн өсөж дэвжээд явах юм бол ямар нэгэн газар, ямар нэгэн компани гэлтгүү уягдахгүйгээр дэлхийн хаанаас ч хамаагүй ингээд ажиллах боломж ерөнхийдөө байдсан байна гэсэн тийм багахан ойлголт байсан. Тэр ойлголтынхаа үндсэн дээр IT Симонгакуд орсон байгаа. Тэгээд энэ Симонгаку гэдэг зүйл нь тоор өөрөө юу юм бэ гэдэг зүйлээр бас багахан дэлгэрүүлээд ярих гэж бодож байна. Японы Симонгаку нь 2 жил эсвэл 1 жилийн Симонгаку ч гэсэн байдаг. Гэхдээ 1 жилийнх нь баг хэрэггүй л дээ. Гэтэ 2 жилийн Симонгаку нь тоор яадаг вэ гэхээр 2 жилийн хугацаанд нэг мэрэгжил сонгож аваад жишээлбэл би IT бол IT-гаа сонгож аваад эмч бол эмчээ сонгож аваад бүх төрлөх байдаг. Бүх мэрэгчлэр Симонгаку байдаг. Тэгээд тэр мэрэгчлэрээ сонгож аваад 2 жилийн хугацаанд ерөөд анхан дунд шатны мэдлэгийг ерөөд тухайн мэрэгжлийн хүрээнд олж авах боломжтой байдаг. Тийм сургууль байгаа. Дараагийн нэг шалтгаан маань юу байсан бэ гэхээр бас хэлний төвшин байгаа. Өөрийнхөө хүссэн ажил руу орё гэж бодоход ямар нэгэн байдлаар гадаад хүн гэдэг утгаараа хамгийн түрүүнд үзүүлэх шоумашин болохоор тэр JLPT-гийн N2-оос дээшээ ч юм уу тиймэрхүү төвшин байдаг. Тэгээд тэрийг авах бас зорилго байсан. Симонгакуд орлоо гэдэг ерөөдөө тэр Япон хэлийг л чамд заахгүй. Аль болох нь Симондики гэдэг нь болохоор Симон гэдэг нь болохоор ерөнхийдөө л ингээд нэг юм руу мэрэгшүүлэх гэсэн үг байхгүй. Симондик нь ингээд мэдлэгийг чамд ингээд өгөх тийм зорилготой сургууль байдаг болохоор Япон хэлийг бараг заахгүй. Тэгээд 2 жилийн хугацаанд би цаашаа өргөжлүүлээд би цаашдаа ингээд Японд хөлөө олохын тулд тэр мэрэгчлэрээ давхар сургууль дээрээ суралцаад хажуугаар нь өөрөө Япон хэлээ бүрт маш сайн сурах шаардлагатай болсон байна. Япон хэлийг бол ингээд хүн Японд амьдрах юм чинь цаашдаа бүр ямар нэгэн байдлаар тэр JLPT N2-ыг авчвал бүр үнэхээр сайн. Японд чанартай чанаргүй маш олон Симонгакунд байдаг. Тэгээд тэрнээсээ ерөөдөө би ингээд дараагийн сургуулаа хайж авах үед би өөртөө ингээд нэг хидэд юм шалгуур үзүүлэлтүүдийг өөртөө бий болгосон гэх юм үү те. За энэ шалгуур үзүүлэлтүүдийнх нь эхнийх нь юу байсан бэ гэхээр Монгокгүй аль болох Японы төв хавар байвал Токиогийн төв хавар байвал зүгээр юм болов уу гэж бодсон. Би энэ бичлэгийн төгсгөлд нь өөрийнхөө сурсан сургуулийг бяцхан танилцуулчих. Нэх бас муу сургууль биш байсан учраас
ерөөдөө хүн танилцуулахдаа хүнд одоо ингээд санал болгохдоо би бол дуртай байна. Тэгээд за дараагийн шалгуур маань юу байсан бэ гэхээр хүмүүсийн хандлага, сургалтын орчин, өөр ингээд очиж сургуультайгаа ерөөдөө танилцж үзсэн байхгүй. Тэгээд цаанаасаа нэг тийм мэдрэмж төрсэн сургуулиудыг хайсан л да. Тэгээд тэр шутгаараа ингээд энэ сургуульд ороод тэгээд энэ Японд ингээд Симогокуд ирээ суралцж байгаа хүмүүс байх юм бол ядаж л ингээд яг тэр сургуулиугаа оронгуут л ядаж ингээд нэг тэг ингээд гэрэл цацарсан тийм газар байж гээд болж байгаа байхгүй тий. Оронгуут л юм түнэр харахгүй газар байх юм бол тэгээд тэр чинь тэнд би яаж бүхэлдээ 2 жил цаашаа өөрчлөлөө сурах уу гэдэг зүйл бас яригдана. Энэ хүртэл Хиранэ маань ерөөдөө point нь юу вэ гэхээр Симогоку гэдэг нь бол ерөөдөө ингээд чамд ямар нэгэн мэдлэгийг анхан дунд шатанд хүртэл мэрэгшүүлэх тийм сургууль. Тэгээд тэр сургуулаа олохдоо маш сайн шалгаж ийж, маш сайн ингээд өөртөө ямар нэгэн төвшин байлгаж ийж ороорой. Маш олон чанартай чанаргүй сургуулиуд маш их байдаг. Манай Монголд ч гэсэн байдаг шүү дээ. Тэрдээ л Японд бол бүр тэрнээс чинь 10 20 дахин тийм чанартай чанаргүй сургуулиуд байдаг. Тэр болгоноос ингээд харж байгаа гэх юм үү. Ингээд оронгууд л ядаж ингээд тэр босгон даваад ороход ингээд гэрэл цэцэрсэн тийм газар байвал болж байгаа байхгүй тий. За нэг иймэрхүү байна. Японд сурсан одоо энэ IT коллежийн IT Симогоку ерөөд төгсгөл надад ингээд танилцуулъя гэж бодож байна. Sundai Denshi Joho and Business Симогоку тэг гакку дэс. Ханзын энд оролцоод тэгээ өөртөө ингээд ханзын ингээд сайн судлаад ингээд үзээрэй тэгээ. За тэгээд энэ сургуулийн даваа тал нь юу байсан бэ гэхээр миний зорилго бол би энэ Симогоку сурчаад үргэлжлүүлээд цаашаа Японд ажиллах сонирхолтой байсан. Тэгээд Японд бол ингээд ажилд орно гэдэг нь өөрөө гадаад хүний хувьд гэхээс илүү бүр Япон хүний хувьд ч гэсэн бүр ингээд алаан болдог. Бүр өчнөө саяараа өрсөлдөж байгаа тийм газар. Тэр гэсэн маань гадаад хүн ажилд орно гэдэг үйл үнэхээр алаан байдаг. Тэгээд тэр тал дээр энэ сургууль ямар давуу тал байсан бэ гэхээр энэ сургууль болохоор ингээд career center гэж байсан. Тэр career center нь болохоор юу вэ? Ямар зориулттай газар байсан бэ гэхээр ямар зорилготой байгаас нь шалтгаалаад Шингаку хийж байгаа. Шингаку хийх хүүхдүүд ингээд сургуулийн ярилцлаганд нь бэлдэг. Шүшүгүй их сонирхолтой хүн байлаа гэж бодоход тэр шүшүгүй их одоо Минсэцүү иргэшүүгээ бэлдэг ч юм уу те. Тиймэрхүү асуудлууд тэр career center нь аягүй сайн ингээд тусалж дэмждэг. Ялангуяа одоо тэр Японы Минсэцүү гэдэг бол та нар ингээд ерөөдөө Япон гэдэг юу чи аягүй тийм ингээд дүрм журманд баригдсан газар байдаг шүү дээ те. Одоо Минсэцүү нь хүртэл ингээд аягүй их тийм тогтсон дүрмтэй байдаг. Тийм зүйлс дээр хүртэл ингээд яг ингээд тусалцаа үзүүлжсэн аягүй гоё байсан. Тэр тохиолдолд тэр career center бол үнэхээр тусалж исэн. Тэгээд надад ингээд ярилцаад энэ дээр ингүүл зүгээрээд шүү. Тэгээ ийм юм оруулахгүй байвал зүгээр, ийм юм оруулал зүгээр ч юм уу те. Тиймэрхүү тал дээр тэр career center нь аягүй давуу талтай байсан. Симогоку бол нэг иймэрхүү байна. Тэгээд энэ хүртэл хангалттай мэдээлэл болж чадсангүй бол үзэж байгаа хүн бол та мэдэх бах. Тэгээд хэрвээ ингээд энэ хүртэл улагийг маань үзээд ямар нэгэн ойлгомжгүй мэдээлэл байх юм бол коммент сектоос бичээд үлдээгээрэй. Энэ асуултыг тавьсан хүнд бас маш их баярлалаа. Өнөөдрийн влог маань энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд дараагийн влогоор уулзлаа. Баяртай. Бүгдээрэнд амжилт хүсье.